Би өөрөө сурсан хамгийн анхны гадаад хэл маань Япон хэл байсан. Харин тэр нь нэг дуунаас ээлжсэн юм. Ингэж ээлжснээр би Японд 10 жил амьдарч үнэхээр аж жаргалтай цаг хугацааг өнгөрөөсөн. Одоо Монголд ирээд 2025 оны 8 дугаар сард Rocky Bag-ийн Bore Aris Camp-д зайлшгүй тайзан дээр дуулахаар шийдсэн. Хамгийн түрүүнд дууны үгийг олоод айны дагуу дуулж үзсэн чинь дуун надад айгүй хурдан юм шиг санагдсан. Тийм болохоор хурдаа багсгаад дуулах дасгал хийсэн. Ямар хэцүү юм бэ? CC гэж хатын ханы кино гардаг хатуны ядам хорог сүт. Ахын нарын намайг шолон баг байхад чиний найз оhin чиний PC гэж. Би өөрөө хамгийн таалагдсан хэсгээс давтан сонсоод давтан дуулж үзлээ. Одоо дуулж байгаа хэсэг нь энэ дуунд хамгийн хурдан дуулах хэсэг байсан тул хамгийн түрүүнд мастер хиймээр байсан юм. Бодож байсан чинь хүн дараа энэ хөв бодол ээлж би биелүүгээ өөрөдгөрсөн би чи гэж. Нэг ой бэсмаа сэтгэл зөвхөн өнгөдлөг сэргэлэн хөрхөн соён дэглаг you're dancing with somebody. Ерөнхийдөө бүх хэлсгийг гайгүй дуулаа болоод эхнээс дуустал дуулах дасгалыг эхэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь дууны агуулгаг буюу урсгалыг анхааранга дүрдээ орж дуулж байгааг мэдрээд сайхан дуулаа. Ашгүй. Харин удаан байх нь хിവэрэ. Хүнтэй яриг техникийг forest dumping техникийг мэдхгүй бэнда. Дууга байнга сонсож давтааж байх тусам хам байхан огтонч чуул биш болсон. Гэртэж дуулна, гудамжинд алхаж явхтаж дуулна, бэлтгэлд хэзэж зогсоогүй. Мэдээж гадаа давтах үед хүмүүс хараад жаахан санаа зовмор байсан ч эл болгох хурдан зайжилчих юмсан гэсэн хүсэл илүү байсан болохоор би аярхан шимнэсээр байлаа. Гэвч ялан чимээр юм байгаагүй CC гэж хатан аны кино гардаг байхад түүний ядам хорог сүүн тавь цаглбоо хийчи гэж. Нийлэн хэдэн жил заяаны хаан хайжгүйгээд байлаагүй. Дууны төгсгөл рүү ойр тоох тусам би сайн зайжлаггүй хэсгийг олон байгааг ойлгосон. Тиймээс сүүл хэсгийг илүү төлөвлөрөн давтаач жинхэнэ хурдтай дуулж сурсан. Эсэнзаны хавцаа хоцболгүй зодгорын дурлал анхны хайрын хавцаа. Одоо би хөгжимгүйгээр дуулждаг хэмжээнд зайлшсан бололтой. Аяанда тааруулж дуудлага болон тогтоосон үгээ зөв хэлж байгаа эсэхэ шалгаад тайзан дээр гарах бэлтгэлээ хийсэн. Сандрсан болохоор хэвдээд нүдэ анисан ч үгэн толгойд эргэлдсээр байлаа. Болжорнат башиннарда нэг охимсма сэтгэл зөвхөн оюун гэтлээ сэргэлэн хөрхөн. Let's go. За, өргөжлөлтөд дараагийн оролцогчийг тайзан дээр өрье. Яа. Нэр хэм бэлээ? Бойна. Ингээл байгаа юм да. Салгасан штэ. Харин Ким Боя. Ким Боян. Тэгээ Монгол Ким Боян. Ким нэрийн бичгийн дараг. Ким Жолооч. Kim darag. Darag. За, дууны нэр what's your song name? Rocky Bag-ийн Bore Aris Camp. Ингээл гамтаа. Өдөр хаалтачлаар амжилттай set айгуугүй. 그렇지 잘해. 좋아. Oh yeah. Yo. Одоо зэлсэн юм чинь сайн дүүл чадахгүй байж магадгүй харин хөвшилтэй бай. Yo. Kimi em para bumbekta, emegi yine de bumbekta. Ella para horogi hangi hurkhum emekte humbekta. Geçmeyin medren tukkersa, dorsla gelegen dumbekta. Tunige danda sürece sen dani hangisi dumbekta.
지금 무지하니 내가 디스턴스 어떻게 이겼어 오늘 용간 내 알싱해니 합자 벌써 벌떡이 앙싱해 앙히니 해리 닥다 어떻게 이겼어 우리 내 웃음이니 오늘 너나 하다 미니 저를 히투스 내미 모르 every day 어린 고양이 현실 한해질 때 펼쳐 애들은 각을 채우시 밴딩 대해를 미니 웃지 나야 니가 하니 펼쳐 해를 대니 펼쳐 Standing with your body Don't say assume we do 95 Starting calling I hear the bus 달사우를 쓰야 돼 세노 요인다 맨날 나다 없어 오고 다시 얼굴맨다 미니 MT 군대 예리 택시킥 포레스트 빈대를 시기 밑을 굴맨다 요요요 앞살에 나 미쳐도 밥만 지내 정신이 몸이시 하여튼간이 주는 미치겠어 너희들 할래 내 어린 고양이 두식 한이 줄때 벌써 힘들 약을 지켜시 밴딩 타결을 지우시 나야 니 강한이 걸쳐 해를 뜰지 지니 벌써 양들 딴지 딴딴따오 바라지단다 부들게 숨품에 날라다겠을지 요해 어떤 게내 곧다 어떤 게내 곧다 애매기에 숨부스기 같은 게내 곧다 어떤 게내 곧다 어떤 게내 곧다 나야 니 가니 따면서 어떤 게내 곧다 어떤 게내 곧다 어떤 게내 곧다 Abierto. тоглолтын дараа сэтгэл тайвширч 50 хоног үнэхээр их ядарсан. Эхэндээ тайзан дээр дуулсан бичлэгийг харахад алдаанууд л харагтаад бичээд бүр excellent үзэж чадаагүй. Ягдээ би мэднэ. Би хэрэг их байлгээж сэтгэлээ шингэн дуулснаа. Харахад үг олон та алдсан энд тэндээ бүдэрсэн тоглолт мэд боловч эргээд сайн бодоход тэр өдөр би үднээсээ илүүтэй үзэгчтэйгээ хамт хүчилтэй цагийг өнгөрөөхийг хүссэн юм. Би гадаад хэл сурахад хамгийн чухал зүйл нь төгс байдал биш харин бусдыг ойлгохсод хэлж боддог. Хүн надад ойлгомжгүй гадаад хэлээр ярихад түүний хэлсэн дүрм эсвэл үгэл бус харин түүний бодол сэтгэлийг ойлгох гэж хичээхэн илүү чухал. Одоо шинэ хичээл хэмжил эхэлж байна. Манай бүхий сурч буй мэдлэг боловсруул зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө бус харин бусдыг ойлгож хамтдаа хайрлах нэгэн хэрэгсэл байгаасай гэж хүсэж байна.